За юу яцхан rapper Don Dior and Maddie яг өөрсдийнхөө 5 скил түүнгүүгээр амьдарч чадахгүй гэсэн 5 айтныг та нарт танилцуулъя. За нэгдүгээр яг угаасаа маск дэлхийд даяар угаасаа Дональд Трамп хүртэл корона тусчаад байх чинь угаасаа маскгүй явал амар тэнэг байна одоогоор. Тийм учраас маск би нэг бүр өөртөө зориулж хийлгсэн нэг ер нь бол ховийн дизайнераар хийлгсэн. Маска сайн зүгээр. За хоёрт энэ миний амар дурсгалтай юм байна. Энийг болохоор яг би одоо мэдээж тайзан дээр гарахтаа одоо яг энэ миний нэртэй юм зүйлтэй байгаа. Энийг би бас хийлгсэн. Тэгээд яг тайзан дээр гарахтаа энэ зүйлээс амар хүч авдаг. Тэ одоо миний салшгүй бас нэг power. Don Dior гоё бастай. За энэ хоёр одоо гурав. За гурав болохоор мэдээж омс би яг одоо энэ омсыг яах гэж саналцуулж байна гэхээр яг миний зурагтай би зүгээр яг энэ омсыг өмсөх амар дуртай. Яг энэ чинээс надад баг 30 шиг байгаа. Өдөр болгон ер нь өмсөж байгаа. Тэгээ өөрийнхөө энэ merchandise-ыг гаргахад ер нь бол хувь хүн амар гоё байд юм байлээ. Тэгээ одоогоор болохоор би яг омсоо танилцуулж байна. Шараа зүг тоо омс. Урт бол чинийх. Хугацаа бас чинийх. Хязгааргүй гигабайт. Unlimited mode. За дөрөвт болохоор мэдээж утас and power bank. Тэгээ одоо би мэдээж баг одоо орчин цагт бол сошиал бүх залуучууд л баг утаснаас салж чадахгүй л байгаа хэрэг. Гэхдээ одоо угаасаа л social network гэж мэдээж утаснаас салахгүй бүх мэдээлэлтэй явах юм байгаа гэж хүсэж байна. За тавд болохоор би өөрийнхөө амар хайртай бүүзийг авчирсан байна. Энийг болохоор саяхан би угаасаа easy өмсдөг л да. Одоо хүртэл доороо 700 өмссөн байна. Энийг болохоор яг яах ч авчирсан бэ гэхэлэр ер нь easy boost би амар дуртай хайртай гэж хэлж болно. Яагаад гэвэл дэлхийн нийтээрээ Kanye West дээр одоо хүртэл амьсгалсаар байна. Тийм учраас easy болохоор одоо би ховзоо тайлбарлахад бол амар хөнгөн тэгээ би бас ингээд алхам малхалтанд дөрвөлт болон бүх зүйлийг нь boost нь маш хөнгөлж өгдөг хүний биед жаа ер нь өмсгөл амар ихтэйхэн байдаг учраас тэгээ би мэдээж sneaker миний хамгийн чухал бас нэг skill item гэж хэлж болно. Тэгээд би 5 зүйл түнгүүгээр би амьдарч чадахгүй let's get it. Баярлалаа.